За би Бурмаа сайдаас хэд хэдийн тодруулж асууя гэж бодсон юм аа. Нэгдүгüүрт нь бол энэ одоо чөлөөт бүсийн асуудалд улсын их хурлаар хилцэж явах үед одоо таны зүгээс бас засгийн газраас барьж исэн байр суурь бол энэ одоо чөлөөт бүсд авах гэж байгаа 500 мянган га газар бол урд нь хайгуулын талбай байсан. Тэгээд тусгай зөвшөөрөл одоо бол цуцлагдсан байгаа учраас энийг яралтай үдэ аж ахуйн одоо газар тариалангийн уламжлалт чиглэлээр нь хөгжүүлэх хэрэгцээнд авах нь зөв байгаамаа гэдгийг тайлбарыг хэлж ирсэн санаж байна. А өнөөдөр зарим гишүүд цуцлая гэсэн санал гаргасан гэж би бас ингэж ойлгосон. Тэр цуцлагдахаар энэ юу нь яах юм бэ? Цаашдаа одоо ямар засгийн газар дээр ямар нэг ер нь цаашдаа яана гэж та харж байгаа хэрэг цуцлагдчих юм бол. За хоёрдугаарт нь сая таны танилцуулган дээр гарлаа энэ 500 мянган га газар дотор одоогоор нэг юу олгогдсон байгаа ингээ газрын хэмжээгээр харахад 10 гаруй хувь нь ашиглагдаж байгаа гэж юу харагдаж байна. Энэ зөв үү? Тэг энэ яг хизээ олгогдсон газрууд байдгийн бүгдээрээ хуулийн дагуу олгогдсон газрууд байна уу? Энэ ямар хэний шийдвэрээр олгосон газрууд эдийн та энийг хэлж өгөөч. 500 мянган гаагаас бол үндсэндээ бол 80 гаруй 90 шахам хувь нь одоогор бол дотор газар хэвээр ашигладаг байгаа гэж ойлголоо энэ зөв. За тэгээд энэ газрыг цаашдаа одоо үдэ аж ахуйн чөлөөт бүсд авчаад яаж ашиглая гэж байгаа ерөнхий төлөвлөгөө ер нь яаж хийгдэж байгаа энэ газар олголтын цаашдаа яаж хийгдэх юм бэ? Одоо хүмүүс болгоомжлоо санаа зовоод байгаа зүйл бол ийм одоо тусгай бүсд авчаад баахан эрх мэдэлтнүүд дур зоргоороо хуваарлаад ингээ газар худалдаад энэ газар нутаг харин газар нутаг хүний өмч олчих вэ гэсэн ийм зовнил бол иргэдийн дунд бодтойгоор байгаад байгаа шиг байна. Тэгэхээр одоо энэ газар олголт хуулийн дагуу хийгдэнэ. Төлөвлөгөөний дагуу ингээд таны ярьж байгаа шиг ийм одоо үдэ аж ахуйн сайхан чөлөөт бүс болоод хуулийн дагуу иргэдийн хяналтанд дор ингээд төлөвлөгөөнийхөө дагуу зохицуулагдаад явах хэрэгцээ баталгаа нь юу байгаа юм бэ гэдэг дээр та бас хэлж өгөөч. За тэгээд дээр нь одоо ингээд танилцуулга сонсоод ерөнхийдөө үдэ аж ахуйн яам засгийн газрын одоо байр суурийг сонсоход би бол зөв зүйтэй ярьж гин гэж бодож байгаа. Үнэхээр энийг хайгуулын талбай болгоод дуусгачижсэнс дорнодын тэр сайхан хөгжил үр шимтэй хөрсийг экологийн одоо юу тогтцыг хадгалаад ингээд Монгол оронд мал аж ахуйн газар тариалангийн сайхан бүс болгоод явах нь бол монголчуудын ирээдүйд хэрэгтэй юмаа гэж гэтэл иргэд одоо тодорхой хэмжээний эсэргүүцэл гараад байгаа нь мэдээлэл дутуу байгаад байна уу эсвэл өөр шалтгаан байна уу? Тэн дээр та яаж харж байна гэсэн ийм асуултууд байна.